4-р гараа авсан байна. 3-аас бичлэг эхэлнэ. Камерын хонглыг авахгүй өрөөд ирсэн чинь дотоод нэвтрүүлгээ бичих бэлтгэл хийж юм. 이런 소문이 있는데? 그 뭐냐 대회마다 그 돌소리 녹는 소리가 다르다면 막. 아 그러니까 채널 이름이 뭐였지? 명재 치는 거안 나오는데. 당연히 뭘까? 구독과 소리. 진짜 유튜브에 있었어? 뭘로? 근데 채널은 있을 거 아니야? 진짜 안 했으면. 누가 유튜브예요? 명재 했을 때. 저 지금 녹화하고 있거든요. 감독님도 유튜브 하세요? 지금 하려고. 감독님은 뭐예요? 어떤? 저는 그 몽골에 있는 시청자들에게 몽골리는? 몽골리는 몽골인 거. 아 진짜요? 네, 한국 이런 거. 대박. 저 몰랐어요. 아 진짜로? 네. 눈 알고 있었어? 아 몰랐어. 오늘 알았는데. 저 방금 알았잖아요. 출연하셔도 돼요? 안녕하세요. 구독과 좋아요. 몽골어로 인사하셔야 되는데. 몽골어는 뭐냐? 라이크 이런 거 해야 되나? 자 쌤벤노 해주세요. 쌤베도 빨리. 아 이거 제가 구독과 좋아요 눌러드리겠습니다. 저 아직 채널 개설 안 했어요. 저 오늘이 마지막 방송이에요. 시작과 끝이 오늘이에요? 아 그동안 만들어 놓았던 거? 아니요. 아니, 여기 방송. 이 일이 마지막이에요? 예. 회사 많이. 월요일이 마지막인데 월요일은 방송 안 하고. 왜 다들 소문나. 하시나? 전 아가 때문에. 애기 엄마예요. 축하드립니다. 그러면 남편분은 아니 몽골. 근데 여기 살아요. 축하드립니다. 와 나 진짜 몰랐어요. 안녕하세요. 대박. 말은 뭐 편집 잘하니까. 국밥이네 이거. 가격으로 와. 가지고 진짜 지금 겁나 성가셔요 지금. 짜증나. 오래 걸려. 근데 오늘 패트. 성규, 이거 네. 회사실 블랙이 잠깐 뜬 것 같은데 뭐예요? 회사실 지금은요? 마이너스 8에서 어. 지금 마이너스 10 정도 나왔어요. 떨어져야 될까요? 떨어져야 되는데 아니 저기 한용희 사모님은 그 해설 그거 먼저 하고는 이루비 고비소라고 써 있는 거 있을 거야. 위에는 가져왔을 건데 그리고 86, 138 이렇게 끊어갈 건데 86까지 하고 한번 끊고 138에서 들어갈 건데 내가 아까 들어가서 얘기해줄게. 말을 했습니다. 이 대회를 통해서 한국 여주바둑이 세계의 정상이 될 수 있는 발판이 되도록 하는데 못 견디겠습니다. 말을 높게 놀았지? 네. 자, 가보겠습니다. 좀 정면 봐주시고요. 지금 찍고 있는 거예요? 네. 가겠습니다. 자, 포즈 주시면 돼요.
스타트예요. 아까 돌고 있죠. 네. 상관없어. 질러야 시청자 여러분 안녕하십니까. 아마추어 챌린지. 자, 오늘은 제12회 압구정 여주 최강전 결승전 그리고 제1기 위대한 탕생 영스타 리그 1위 결정전 두 판을 준비했습니다. 한정재 해설위원과 함께합니다. 안녕하십니까. 안녕하세요. 자, 먼저 압구정 여주 최강전인데요. 올해부터 12회를 맡고 있는데 이 저력이 대단하죠. 네, 그 한 지역에서 이렇게 12회를 승전이라고 뭐 할 수 있는 그 선수가 올라왔는데요. 고미서 선수 같은 경우는 여자 내신 1위에 네. 지금 자리하고 있고요. 이루비 선수 역시도 내셔널리그 아마추어 여류 강자로 지금 현재 랭킹 2위의 선수입니다. 1분 전입니다. 네, 결국은 뭐 예선을 거쳐 본선. 자, 네. 고민 선수와 이르비 선수입니다. 고민서 선수 30초 전입니다. 20초 전입니다. 이르비 굉장히 10, 공격적인 바둑을 9, 하는 그런 선수. 8, 7, 6, 5, 4, 대국 시간이 3, 제한 시간 2, 20분에 초기 1. 30초 3회로 진행됐습니다. 모습을 보여주고 있는데요. 네. 또 이번 대회 역시 결승에 진출해서 그 좋은 진투수를 유지해가고 있습니다. Эхний нэвтрүүлэг дууссан. Цайны цагаар хоолнд орчоод ирлээ. Одоо 2-оос дахиад нэвтрүүлэгт байгаа. Цагийн дараа. Студ, жижиг студ, том студ доор биений тавшт байгаа. Сүүлийн нэвтрүүлэг гээд хэлсэн чинь манай найруулагч нар надад зөндөө зөвлөгөө өгч хүүхдээ гаргахтаа ингэрээ тэгээрэй гэх. 아, 1년 동안 고생했네. 감사합니다. 잘 먹겠습니다. 홍시일세? 홍시. 오늘 마지막 날이지를 몰라서 1년 동안 고생했어. 다른 새로운 사람이 있는 거. 그래갖고 무엇보다 순풍 네. 잘하고 자연분만 해야지. 네. 잘 풍풍 났고. Хүмүүс нэрэд монголоор ярихаас хичээд байгаа. Ямар ч гэсэн энэ ажил өмнө нөгөө MBC-д явдаг байхад MBC-гээс бол хамаагүй жижиг дэлхий захгүй юм. Одоо MBC чинь ингээл оронгот барилгын амар нүсэрлэг гоё барилгатай байшинтай. Төөрдөг байшин шиг амар удаан явж очдог. Манай энэ болохоор нэлийн утцсан барилгатай дээр үеийн нэг тийм бараг уламжлалаа хадгалсан гэмээр тийм дээр үеийн барилгатай тийм дэлхий захгүй. Тэгэхээр нэг MBC-д ажиллаж ирснээсаа хамаагүй хэмиг энэ дээрээ сурч байна.
ялчгүй тэр үед бол зүгээр нэг үнэхээр жижиг ажилтан байсан. Энэ удаад болохоор яг продюсерийн одоо туслах продюсер гэж явж байгаа болохоор өөрөө толгой мэдж хийж чадах юмнууд олонтой. Тэр нь бас илүү хувь хүнийхээ төсөн дэвшгээд хэрэгтэйгээс юм шиг санагдаж байна. Тэг хүмүүс нь айгаа гоё хүмүүсээс гол юм. Одоо ингээл продюсерийн багийнхан ч тэр өөр бус багийнхан ч тэр найруулагчид ингээд дууны найруулагч юм уу гэрлийн найруулагч төлбөрийн найруулагч нэр нэвтрүүлгийн үеэр зүгээр төр ирчээд нэвтрүүлгээ чи явчихдаг байхгүй юу? Яг энэ компанид хариалагддаг. Тэр хүмүүс ч гэсэн надад амар сайн амтсан болохоор харамсалтай л. Айгаа гоё хүмүүстэй бас амар аз жаргалтайгаар салж ин гэх юм байна ажлаас. Зөндөө юм сурлаа нэг жилийн дотор. Нэвтрүүлэг маань дуусчлаа. Бүгд явцгаацсан. Би одоо хамгийн сүүлийн байдлаар програмыг шалгаад шууд нэвтрүүлэхэд бэлэн болгоод апплод хийгээд болоо. Дуусчлаа. Одоо 2 цагийн дараа тарна. 5 хорлоо гараад өстөж жоохон цэцэлгэндээ цэцэлж агаад тарлаа. Өнөөдөр манай намайг үтэн гэсэн. Тэнийг ядрах юм шиг санагдаад би зүгээр хөнгөн бургер идэх гэсэн чинь би нэг шоолодох. Бургер яцсан. Илүү гоё юм идээсэ гэж бодсон юм шиг байна. Дөрөв өнгөрч байна. Нойр үрдгүү. Үүнийг 5 өнгөрөөгөө хэвтсэн баггүй. Тэгээ нойр үрдгүү. Өглөө болж яхад унтсан. Гэтэ өглөө унтсан гэсэн би нэг 12 моёр 1 үе зүгээр сэрчдэг баггүй. Өчигдөр 2 эцэрсэн. Өнөөдөр тэгсэн чинь бүр 4 эцэрч. Амар хавгандаг. Наанаа хийж өгсөн бичээ. Тэнд хоолоос игээд тавьсан наанаа амар завгүй. Тэ надаар юм хэлэгдэх байхгүй. Ирэхээс өмнө яс юм их юм байвал хийж тавихгүй бол ирснийхэн дараа би бас наанаа ингээ ганцаараа завгүй үлээд хар чинь би уудсан шүү дээ. Тэгээ хавтаас өөр ингээ юм ихлээ. Го бэжи. Тэг бодлоо авч ирээд. Та нар чапсай дог гэж мэдв үү? Солонгост байгаа монголчууд бол мэддэг баг. Монголд байгаа монголчууд мэддэггүй магадгүй. Нөгөө нэг rice cake гэдэг чинь будааны торт гэж ярьдаг. Солонгосын 떡боки дотор ордог. Дог гэдэг чинь. Тэрний нэг төрлөхгүй юу? Арай илүү цулцгар, бөөрөнхий, арай нэг өөр төрлийн будаагаар хийсэн. Манай дүү намайг тэрэн шиг өнгөс.
цаажуунаас нь сонсчод шудраг хөвгтэй байна. Тэг би ч гэсэн өөрийгөө яг өөрийнхөө болоод байгаа гэдэг мэдээдсэн болохоор эсэргүүцэх юмарч үндэслэл байгаагүй. Яаж өөрийнхөө болоод байгаа гэдэг хэлэх юм. Зүгээр нэг хавгнах ч юм уу тархалах бол биш байгаа байхгүй. Нэг өөрийнхөө болоод байгаа. Манай эмээ нөгөө нэг гадуур их явж маа төлн өртгөөр хөлөө бол өөрийнхөө болчлоо гэж ярьдагс байхгүй. Яг тэрийг би одоо ямар сайн ойлгоод байгаа. Миний хөлөө бол өөрийнхөө болоод нэг сан ингээд газар хүний хүлчинг наалтдагчтай тэхгүй ингээд байгаа юм шиг санагдав. Яг таргалсан бол биш байгаа байхгүй. Таргалсан гэхэлэр чи бас арай өөр байгаа. Ингээ хөл мөлөөр нэг таргалж хэлээг байхгүй. Хавнтай бол байгаа. Гэхдээ таргалаагүй. Яа нуруугаар л таргалсан. Жирэмснийхөө үеэр чинь ингээ гид таталтаа тахлаар ингээ бүртэж явсаар байгаа. Тэгээд нуруугаар таргалт юм байна. Нүүр угаасаа амар таргалаад би угаасаа нүрээр амархан өгдөг л төө. Ингээд бүрийнхий нүртэй би нас нөгөө нэг гидсэн урагшаага юм нуруу хаашаага юм болохоор ингээ ер нь хажуудлаас нь харахаар юм бүрийнхий тэг хөлий болон бүрийнхий тэгэл ер нь бүрийнхий харагдаад байгаа байхгүй юу. Гидсээр хараа амар инээ төрөд. Ажлаас гараад 2 сар болж байна. Мама одоо 9 дахь сар дээр явж байгаа. Гидс нэлээд том болцсон. Яг сүүлийн 1-7 хоног 2-7 хоногийн дотор бүр эрчимтэй том урж байна. Яг нөгөө нэг би хүндрээд байгаа нь бүр амар сайн мэдэгддэг. Илт мэдэгддэг болчт юм байна. Нэг сарын өмнө л гэхэд зүгээр ингээл гэртээ өөрөө хоолоо хийж идэж мэдээл юм гайгүй ойр зүр юм өргөж мөрчөөл. Яа хитрхи нэг амар удаан ядрахгүй бол гайгүй байгаадс ахгүй. Тэгээд нэг цаг компьютераар суучихад нэг 2 цаг хөвтөд хахад гайгүй байгаадс ахгүй. Тэгсэн чинь одоо болохоор яг бүр 10 минут суугаараа хүртэл амар хэцүү. Тэгээ ихэнх цагийг энэ орон дээр өнгөрөөж байна. Мама гэр авсимнуудаа дээр нь төр тавьсан байгаа. Яг цагийн төхүүлээд орын засч тавина. Сүүлийн үед нөгөө нэг юу яадаг болцсон. Хөлний хуруу, гарын хуруу тэр хүчгүй болцсон гэх юм да. Бадаараад зүгээр ингээд ундааны таглаа моглаа онгойлгож чадах хайлууд аяг барихтаа нэг гараар барих юм бол унгаачих гэдэг юм шиг мэдрэмж төрөөд 2 гараар барьж ус уух мөх жишээний. Тэгээ би санаа зовоод яг ийм ингэдэг гэж би өмнө сонсож байгаагүй байхгүй хөл гарын өөр ингэж бадардаг гэж. Тэгээд юмыг яаж мэдв би бас нэг 7 сар хүртлээ мамаг 7 сарт болтлоо ажил хийсэн. Тэгээ компьютер дээр амар их ингэ юм хийдэг гэсэн болохоор тэрнээс болоод ингээд одоо хорон гарч байгаа юм болов уу гэж бас бодоод санаа зовоод тэг имжтэйлсэн чинь юм угаасаа нөгөө нэг амар хавантай байгаа болохоор цусгүйхгүй тэгж байгаа. Тэг хүүхд гаргаж зүгээр болно гэж тийчлээ. Амар юмсгад чинь жоохон юм ярьсан чи. Орон дээр дотороо яа гаравдаг. Энэ нөгөө хөлнийх гэхгүй юу? Өсгийгөө ингэж хийж агаад хөлөндөө өмсдөг зорилт хамгаалт би нэг гарандаа зүүж байгаа. Ингэж ямар чанга барихгүй галтай ихтэй байхгүй бас дээр. Гарныхын зорилттой нь болохоор зөвхөн юм бугууны хамгаалт болохоор миний хураанууд өгдөг байгаа болохоор бас амар хавантай болохоор хөлнийх нь ч гэсэн хөрхөн байраад байгаа байхгүй. Тэгээ одоо би 35 дахь 7 хоног дээр явж байгаа. Тэгэнгүүт
ер нь 35-7 хоногтой дээр төрсэн хүмүүс ч зөндөө байдаг байгаа байхгүй юу. Тэгээ ер нь 37-7 хоногоос ахуулаад одоо тийм төрөх боломжтой аюулгүй юм гэж явд юм байна л та. Тэгэнгүүт одоо би 2-7 хоног үлдсэн байгаа байхгүй тэр болтол нь. Ер нь бол энэ сарын дотор бол хангалттай төрөх боломжтой гэсэн үг байгаа байхгүй юу. Тэгээ одоо үнэхээр бүр сүүлийн байдлаар эцсийн байдлаар хамгийн маа бэлтгэхгүй болохгүй. Имлэг твтэх зүнхээ баглана. Тэгээ имлэг твтчихээ шууд нөгөө нэг төрсний дараах сувлил Монголоор юу гэж хэлдэг мэдэхгүй ямар ч гэсэн. Тийм газар 10 хоногор болсон. Нөгөө нэг имлэгийн харьяа газар болохоор дөнгөж хүүхэд төрчөөд ингээ ямар нэгэн өвчин ч юм уу ямар нэг юм шинж тэмдэг илэрхэд эмчнэрийн хараан дор шууд байдаг болохоор баг дээр нь илрүүлээд тэгээ эмчлэхэд амар байдаг гэд ээж маань ээж зөвлөд би бас тэрийг яг уу зүгээр шууд гэртээ ирээд байх уу гэж бодсон чинь угаасаа тэгээ анхны хүүхд юм чинь би бас мэдхгүй нөгөө өвдөж ирж яхад нь өвдөж байгаа гэж мэдхгүй анзаарахгүй хай гэж санаа зовоод тэгээ тийм газар 10 хоног оролсон. Тэгээ нөгөө нэг уул нь бол нөхөр нь бас тэр газар хамт байнга ажилдаа өглөө гараад орой ирээд гэж болдог байхгүй юу. Тэгсэн чинь одоо сүүлийн үед нөгөө коронавигаас болоод хэрвээ нөхөр нь хамт байна гэх юм бол буцаад одоо яг хамнааттай хамт орчоод тэгээ бүр 10 хоногийн дараа гартлаа тэнд газаасаа ингээ гарч болохгүй гэсэн дүрм төр тогтцсон байгаа мөлий. Тэгэхээр ногоноос яг 10 хоног надтай хамт тэнд байна гэсэн. Ганцаараа бол баймааргүй санагдаа ногооноо ч гэсэн тэгээ бид хоёр хамт байхаар шийдсэн. 10 хоног ажиллахгүй. Одоо имлэгээс авчир гэсэн юмнууд ч юм уу төрсний дараа хэрэг болдог. Дотор өмд ч юм уу иймэрхүү юмнууд байхгүй байгаа байхгүй надад бирснийг ч аваагүй. Тэгээд уус дэлгүүрийн тэр явж чадахгүй нэтээр захиална. Бас нэг 2-3-7 хоногийн өмнө нэтээр бол хангалттай ингээл хэмдрэнгот нь гяс маамад эрэхтэй гэсэн юмнуудыг захиалаад хооронд нь харьцуулж үзээл болоодсэн чи одоо ингээ уцаа жоохон барингот ядарчаад тах юм амар нэг тийм нэг сольтой болцсон гэх юм да. Одоо уг нь өөртөө авах юмнууд дутуугаад авахгүй маамад ер нь бол болцсон бүх юмнууд нь бараг болцсон. Төрсний дараа бол ах нь зөндөө байгаа л да. Тэрийг мэрийг менеж энтергээл одоо жоохон томрохоор нь хэрэгтэй зүйлүүд зөндөө байгаа. Ямар ч гэсэн ихний ээлжинд төрхөөс өмнө бэлтжүүл зүгээр гэсэн юмнуудыг бол ер нь бүгдийг нь авцсан. Тэгээд өөртөө ингээд нэг гитэн дотор авчигээд нэтээр ингээ харах гэхээр яжаа би нөгөө нэг сонголт хурдан сонгож чаддгүй амар удаан гэж харьцуулж иж энэ үнэхээр сайн байж чадах нь гайгүй юм ирэх нь уус нөгөө боддоор харж авч чадахгүй юм чинь нэтээр ингээ сайн харьцуулж иж хүмүүсийн сэтгэл бүтээлийг уншиж иж ингэж хаммаар байдаг. Тэгэнгүүт тэр чинь бас хөөх хідэн цаг орчиж байгаа болохоор амар ядраад байна. Тэгэл жоохон хуцаа барьж ал яа зөвл юм аргаш үлээ. Тэгээ би нөгөө уус анхны төрөлт юм болохоор юу ч мэдэхгүй юм чинь бас ингээд ойролцоо төрсэн хүмүүсийн ч юм уу нөгөө дөнгөж төрсэн хүмүүсийн тухай влогууд зөндөө байгаа байхгүй солонгос. Тэгээ би ингээд бас жоохон юм мэдэхгүй юм чинь тэднийг харангаа ингээд юм ингээд мэдээж харахын тулд влог амар их үзэж байгаа. Солонгосын баг ихэнх тийм гэр бүлийн влогуудыг бол бараг бүгдийг үзсэн ч гэж магадгүй. Дөнгөж жирэмсэн болсноос ахуулаад үзэж эхэлсэн байхгүй. Тэгээ хараад ахад ингээд одоо ингээд өөртөө тэр хүмүүсийг харьцуулаад үзэхээр коронагийн биш үед төрсэн хүмүүсийн видеод үзсэн байгаа даа шүү дээ. Одоо жил 2 жилийн өмнөх ч юм уу. Тэр хүмүүст амар хатаархаад байгаа байхгүй би. Одоо би ингээд гэрээс гарч чадахгүй. Жишээлбэл ингээд хүмүүс болохоор яг жирэмсэн болоод төрхөө төхүүлээд ч юм уу. Их нөгөө нөхөртөөгөө гадуур болцоол одоо хойлохнах сүлийн мөчлийн чинь хүүхдээ олчих юм бол тэгж хойлохнаа гадуур явж чадахгүй болчих юм чинь. Хүүхдээ том болтлоо. Тэг ингээ гоё аялал явж байгаа. Ингээл байгаа ингээл гадуур хоолнд ороод ч юм уу нэг бол ингээл дэлгүүрээр явж хүүхдтэй бараа аваад ч юм уу. Иймэрхүү юмнууд амар хатаархаад байгаа хгүй. Одоо тэгээ тэгж чадахгүй үед байгаа болохоор. Гэтэ одоо яах вэ тэгэл энэ нөхцөлтөд дасан зохицохоос аргагүй л. Гарч чадахгүй байгаа болохоор жоохон эмоорхон их байгаа дээ нүмний. Угаасаа эмөө нэг жилхүү.
хүүхдийн бараанд амар үнэтэй чанартай байдаг болохоор тэгэнгүүт болж өгвөл ингээд хамаатан сад найз нөхдийнхөө хэрэгжилжсэн юмнууд ингээд сайн өвлж аваад тэгээд зайлшгүй одоо байхгүй юмнуудаа нэмэлтээр авах юм бол зүгээргээд яагаад гэвэл хүүхдүүд чинь тэр нөх хэрэглэн амар богинохан байдаг хэрнээ мангар үнэтэй бүтээгдэхүүн байдаг болохоор өвлж их сайн авахыг одоорой хүмүүс тэгж байгаа байхгүй. Тэнгүүд ингээд бодоод ангууд маамад ерөөсөө Монголд болохоор ингээд зөндөө агаанар байгаад байгаа байхгүй юу? Хид хідэн агаанар байгаад байгаа байхгүй юу? Яг ойрхон төрсөн маамаатай. Тэгээ одоо ингээд Монгол явж чадахгүй. Тэгэнгүүт нь ингээд нэг зүгээр ингээд нэг маамад бэлэг өгөх хүн чинь амар ховор. Тэрэнд бас нэг миний сэтгэл бас ингээд жоохон өвдөд байгаа байхгүй амар. Монголд байсан бол өстой орчноо олон хүмүүс баяр үргээл маамад бэлэг өгөөл харах гэж ирээл тэгэх байсан бах. Одоо энд болохоор байх нь байга л да, огт байхгүй биш. Гэхдээ яг ингээд бас ингээл нэг мамагийн баярыг тэмдэглэе гэсэн бас нэг тийм амар олон баяр хүрэхээр ирч чадахгүй нөхцөлд байгаа болохоор тэрэнд бас жоохон амар гонхтой байгаа. Тэг үнэхээр цаг сайхан болчих юм бол тэг мамагийн нэг насны аймаг ч юм Монгол явж байгаа тэмдэглэмээр байгаа байхгүй. Гэхдээ ер нь Монгол явах юм бол битээр хурмаач юмэр байгаа. Хөрөн чигийг болохоор. Тэ яах вэ? Манай мама өгөндөө амар сайн урсдаг. Бид өөр нөгөө нэг сарын өмнө очиход мама ингээд нүдэ нэгээд амаа ингээд хөдлөгдөг болчихсон байхгүй. Тэгээ тэрний амар хөөрхөн байсан болохоор дараа очихдоо мама бид өөр царай гаргалаарай за гэдэг. Хүүхдүүд чи заримдаа нүрээ нуучд юм л та. Тэгээ харах боломжгүй үе зөндөө байдаг. Тэгээ бид мама бид өөр очих нүрээ харуулаарай за нүдэ нэж харуулаарай за хэдэн их шиг хөдөлж харуулаарай за гэл зөндөө ярьж байгаа. Атсан ч амар яг ингээд дурн ингээд нүрлэг ингээд атсан ч нүдээ нэгээд тэгээд толгойн хөдөлгөөн өгөн цай ордог юм шиг байхаар нь би одоос хэлээд байгаа. Янз бүрийн влогууд их үзэж байгаа гэсэн шүү дээ. Нэг ингээд нэг сувилагч байгаа байхгүй юу? Эмэгтэйчүүдийн одоо их барьдаг сувилагч гэх юм уу да. Тэр хүний влог үзээд хахад ингээд тэр хүн янз бүрийн хүмүүсийг төрж байгаа хүмүүс харсан мөр таарна шүү дээ. Тэгэнгүүт хамгийн атаархмаар байсан нэг хүн анхныхын төрөл тэрнээ ингээд имэл дээр ингээд оцсон гэж аахгүй өглөө. Тэгээд очихдоо ингээд хэлэхдээ өвдөх нь өвдөж гин. Гэхдээ нэг амар бол өвдөхгүй байна. Тэсэх хэмжээнд өвдөж гинэ гэж хэлээл орсон гинэ. Тэгэхээр энэ төр сувилагч нь харж байгаа. Баг энэ хүн шинжлүүлээд тэгээ буцаагаад явах нь дээ болоогүй байна да гэж бодоод харсан чинь 8 сая жонгоцсон байсан гэж аахгүй. Тэгээ би одоос мамад хэлээд байгаа. Мама чи өгөнд орд юм чи. Хойлоо тгийд өгөө. Хойлоо ингээд нэх өвдөхгүй яг тэсэх хэмжээний л өвдөж гинэ гэж орсон чинь 8 сая жонгоцсон бай төхөө гэж мамад байнга ярьж байгаа. Ээж айлгаад нөгөө нэг манай ээж нэлээ өвдөж төрсөн юм л та. Хүмүүс нэг ээжигээ дөрөөдөг гэдэг штэ. Тэгээ би ээжиг дөрөх юм бол бас өвдөглөх гэж. Манай ээжийн дүү нагц ихч инээж байгаа хүүхдээ гаргасан гэж ярьдیں۔ Гинэ. Манай тэр ихч надад бараг л ээж ахгүй. Тэгээ би бараг л дөрөөчихгүй мах та гэж бодоод байгаа. Бараг л дөрөөчихсэн. Инээж байгаа гаргачихсан. Одоо амар хавантай ингээд одоо энэ цамцны эрзэн ч юм уу иймэрхүү юмнууд мөрөөр нь ингээд судлан тогтчихдээ штэ хавантай болохоор тэг чи усанд орчоод нэг маргааш нь олчоод тач ярилахгүй юмсан амар хавант. Тэг яг төрсний дараа бүр бас амар хавандаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр би одоо ингэж хаванж аваа төрөөд би бүр жинхэнэ дэлбэрэх байхаа гэж. Тэгээд тэр сувлууд авах хугацаанд зориг хавангаа болгочоод ирэх. Зарим хүмүүс болохоор бүр одоо 2-7 хоног мөнгөөр байдаг хүмүүс байдаг юм л та. Тэд нэр зарим нь ингээд хүн болгоны биеийн онцлог өөр болохоор янз бүрийн нөлөөлөх. Массажинд өдөр болгоо ороод тэгээд хамаг хавангаа буулгаад жирэмсэн болохоос өмнөх биеийн жин дээр очичоод гараад ирдэг гэдэг хүмүүс байгаад байгаа хгүй. За би одоо тэр хүртэл биш юм аа гэхэд ямар ч гэсэн хавангүй болчмоор юм. Тэгвэл би амар хүнд байгаад байгаа болохоор. Тэгэл яг тэр сувлалт болохоор яг нөө хүүхдийг байнга харж өгдөг. Манай хүүхд мэрэгжлийн хүмүүс харж өгч байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээд яг тэр одоо 10 хоног дуусаал гэртээ ирээл бол тэгэл ганцаараа гэсэн үг шүү дээ. Ерөөсөө л өөрөө хүүхдээ харна гэсэн үг болохоор тэнд байх хугацаанд айл болох тэнхэрч аваад
Тэгээ би бүр яг тэр газрыг сонгохдоо хоол сайтай газар сонгосон бохгүй, хоол намттай гэсэн газар сайн тэнхэрхийн тулд хоол сайн идээд 10 хоног. Гэтэ мэдгүй би одоо яг үнэхээр хүн 10 хоногийн дотор тэнхэрт юм уу би юу ч мэдгүй ярьж ич магадгүй. Гэтэ бас аз таарах юм бол хүн болго өөр үд юм чинь. Хэрвээ би бас хурдан тэнгэрч төрлийн биетэй байх юм бол гэс тэнгэрчих болов гэж бодлоо. Уулан гайгүй тэгээ өөртөө амар итгээд байгаа байхгүй юу тэгээ. Мэдгүй юм аа. Одоо ч гэсэн ингээл өдөр тутамд тохиолдож байгаа завирууд одоо энэ гар ингээд мэдэг байгаа ч гэсэн. Өмнө нь ерөөсөө төсөөлж байгаагүй юмнууд юм чинь. Бас гинт төсөөлж байгаагүй юу ч би болох юм мэдгүй байгаа. Битэр нөгөө нэг хүмүүс Солонгосын тийм видео хийдэг хүмүүсүүд видео влог ажилладаг хүмүүсүүд яг ингээд төрж байгаа явцаас бичдэг байгаа даахгүй. Тэгээ нөгөө нойтой бас уг нь бичиж гэж хоорондоо тахирсан. Яг тэгээ сандарч юм бол бас бичиж чадах гэсэн юм мэдэхгүй байна. Нөгөөнөд би асуусахгүй чи одоо ингээд бичиж чадах уу гэд. Би бол уус сөхөөгүй ш тариш тэ хүүхдээ гаргаж явах юм чи. Тэгмэд аауд нь ингээд бичлэг хийсэн байгаа даахгүй юу гэвчлээ. Тэгээ нөгөөнөг би ингээд чи ингээд бичлэг хийж чадах уу гэсэн чи чадна ш л гэсэн. Тэгээ ямар бичлэг хийх нь гоё юм байлээ ихтэй ингээд нөгөө нэг төрж байгаа эмэгтэйчүүд бол яг тэр өвдөлтийнхаа үеэр нөхөртөөгөө юу ярьсан мэрснаа санддаг байгаа даахгүй дараа нь видео жуулчих юм бол дараа нь би ингээ өөрийгөө бас үзмээр санагдаад байгаа болохоор дурсгалтай санагдаад тийм хүмүүсийн видеоныг үзэхээр гоё санагдаад тэгээ аль болох видео хийх гэж хичээнэ. Тэгээ хэрвээ хийж чадах юм бол бас хуваалцсан. Ажил хиймээр байна. Ажилгүй хамар хэцүү. Одоо үний монтаж хийгээд эвлүүл дүрснүүдээ эвлүүлээд авчихсан. Миний хувьд бол уутахааргүй гоё ажиллаа сонирхолтой зугаатайгаад байгаа байхгүй би л дэлэхгүй байгаа болохос. Яг нөгөө нэг санаа бавч сачи өрөхгүй гэдэг бүр яг утгаараа. Үнэхээр сачи өрөхгүй. Зүгээр гэртээ амарч байгаа хэрнээ. Ингээд би юу ч ба үнэхээр ядархаар юм хийхгүй байгаа байхгүй. Тэгсэрнээ би ингээ өвдөөд ахаар амар тийм нэг уур үрээд идэм юм. Нэг өвчтөе хүн шиг хүн болцсон юм шиг санагдаад. Зүгээр яж хахад ингээл хөл өвдөл янгинаал ясангинаал ингээд гарч амар сонирн байгаа юм чинь. Нэг өдөө бүр уйлаад ногоонод ингээд зүгээр ингээд сандлын урд сууж авахгүй хоол идэгээд тэгсэн чинь зүгээр л сууж хахад ясангинаад болохоор амар уур байдаг чи би тэр үед хэдэн өдөр амарсан юу ч хийгээгүй жиж ясангинаад болохоор чинь амар муухай санагдаад. Уг нь сарын өмнө л ихэд нойр л одоо яг таруул нойр ч юм бас нөгөө нэг янз бүр байдаг болохоор өглөө ногооноо явахт нь хэрвээ би сэрүүмэж тарах юм бол бас идэх юм бэлдэж өчөөл оройос эрэхт нь сэрүүмэж тарах юм бол хоолмол хийчээд байгаа цэсэхгүй. Чи одоо болохоор бүр хэр юу ч хийж чадахгүй. Заримдаа ногооноо өрөвдөд тах юм ингээд. Хамаг юм ногооноо ганцаар хийж байгаа болохоор. Ажил дээр бас баахан ажил хийж ирчихэл, гэртээ бас баахан ажил хийлээ. Ер нь аавад амар хядарт юм шиг байна. Тэгээд видео бичсэн байгаа хэдэн видеонуудаа бол эвлүүлээд оруулахыг хичээн. Тэгтээ амлаж чадахгүй байна. Сачи хэр хүртэл хүрэхээ мэдэхгүй байна. Тэг үнэхээр гинт өвдөж ярьчих юм бол монтаж энэ хийж чадахгүй хаваасан. Хэрвээ тэх юм бол төрсний дараа эвлүүлээд оруулна. Хэрвээ сачи өрөх юм бол дахиад нэг хэдэн видео оруулах бах төрхөөс өмнө. Тэгээд чадвал бас төрж байгаа бичлэгээ хийн. Хизээ гэдгийг мэдэхгүй ч гэсэн дараагийн видеон дээр уулзцгаая.